Гишүүдийнхээ энэ өдрийн ямар амгалан айлтгая. Парламентын засаглалтаа хууль тогтоох эрх мэдэл нь гагцхүү улсын хурлаа хадгалагддаг. Энэ тохиолдолд бол хууль тогтоомжийн хууль бол яхахгүй биднүүсийн барих ёстой хамгийн том хууль. Энэ хуулийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилт үр дүнд үнэлгээ хийх аргачлал стандартыг тогтоож өгж байгаа ийм хуулиа. Тийм учраас энэ хуулийг бид их олон талаас нь сайн харж хийдэлгүй гаргах тухай асуудал хамгийн чухал зүйл байгаа юм гэдгийг зориуд би нэг хэлчихмээр байна. За би одоо ерөнхий юм ярмгүй байна. Ажлын хэсгийн боловсруулсан байнгын хороо дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёол дээр нэг 2-3 санал хэлье. За нэгдүгээр томьёол буюу тэр 18-3 дээр улсын их хурлын гишүүн хууль санаачилбал зардлын тооцоог нь хууль зүйн төсвийн судалгааны чиглэлээр дагнан ажилладаг хүн хуулийн этгээд хийхээр бид хэд томьёолчихжээ. Тэгэхээр энэ бол хуулийн төслийн бүрдүүлэлтийн шалгуур үзүүлэлт болчихж байгаа учраас заавал хийх болно. Энэ нь эргээд мэргэжлийн байгууллагуудаар заавал хийлгэхээр өртөгжилтийг бий болгож байна. Их хурл өөртөө бүтцтэй. Энэ бүтцийн байгууллага чинь яагаад энэ дүгнэлт юу хийж болохгүй байна вэ? Уг нь бол зардлын тооцооны тухай ярьсан. Гэтэл энэ томьёолол дотор хууль зүйн чиглэлээр дагнсан мэргэжлийн байгууллага гэж ороод байгаагийн утга учир нь юунд байгаа юм гэдэг нэг ийм асуудал байна. Хоёр дахь зүйл тэр 3 дахь саналын томьёол дээр буюу 29-ийн 5 дээр байгаамаа. Төсвийн тодтгол өргөн барихтай холбоотой асуудал байгаа юм. Тэгэхээр энэнийг дагуулад хуулийн төслүүд өргөн барьж болохоор бид хэд саналын томьёолоо өргөдөгч гэж. Уг нь бол нэг мөр хэрэгжиж байгаа хуулиудаа нийцүүлж төсвийн тодтоглоом боловсруулах ёстой. Нэг талаас харуул. Нөгөө талдаа хэрвээ биднээс тодорхой хуулиудад өөрчлөлт оруулж тэрүүнийг баримтлаж төсвөө боловсруулсан бол төсвийн орлого зарлага тэнцэлд ямар нөлөө үзүүлж байгаа үнэлгээ бол тийм гол зүйл биш. Угаасаа тэрний чинь аваад энэ тооцооллыг хийцэн зүйлээ. Тэгэхээр энүүний утга учир юунд байгаа юм гэдэг асуудал. Зөвхөн би бол харахтаа төсвийн тодтоглыг дагуулж зөвхөн хууль хоорондын нийцэл хангах зорилгоор хуулийн өөрчлөлтийн төслөл өргөн баригдах ёстой. Тэрнээс анхдагч гэдэг юм уу шинчилсэн найруулгын төслүүд өргөн баригдах боломжгүй. Энүүнийг бид хязгаарлаж өгөх ёстой. Өмнөх он жилүүдэд төсвийг дагуулж анхдагч хууль өргөн барьж байсан асуудал байдгийг. Энүүнийг бид хязгаарлаж өгөх ёстой гэж ийм саналтай байна. За 3 дахь санал та хэд тэр дагсан тогтоол дээр шин заалт оруулаад ирсэн байлаа. За хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан дүрм журам заавар аргачлалыг хүчингү болгох гэж. Үндсэн хуулийн 62-т хуулиар тусгайлан зохицуулаагүй дээд чатны байгууллагын эрх хэмжээнд хуулиар хамааруулчихаагүй асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага өөрөө бие даан шийдвэрлэх боломжийг үндсэн хуулиар заагаад өгсөн юм аа. Одоо нэмж 1 минут тодруулъя. Одоо энэ орон нутгийн эрх мэдэл рүү энэ заалтаар тогтоолын заалтаар дамжиж халдах нэ. Ядаж хаалтан дотор нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль зааснаас бусад этэр гэж оруулахгүй бол энэ болохгүй. Одоо бэлэн жишээ бий. Нутгийн өөрөө удирдах байгууллага хууль заасан бүрийн эрхийнхээ хүрээнд газар нутгийн тусгай хэрэгцээнд гэдэг юм уу тусгай хамгаалтанд авдаг. Гэтэл ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар кадастрын алба тэд хоногийн дотор ирүүлээгүй учраас танай тогтоолыг бүртгэхгүй гээд өнөө эрх үхий байгууллагын гаргацсан шийдвэрийг бүртгэдэггүй ийм бүдүүлэг алдаа гараад болчихгүй байхгүй. Тэнд бол тэгднүүс үндэслэл юм хянах үндэс байхгүй. Гагцхүү бүртгэж авч
зураглалтаа тэмдэглэл хийх тухай л асуудал бий. Давцрангийн номын чимэг гишүүн асуултанд хариулъя. За, Ачаарл гишүүний асуултанд хариулъя. Эхний асуулт энэ хуулийн 18-3-тай холбоотой. Тэгэхээр яг таны хэлж байгаа яг энэ өгүүлбэр нь яг саналын томьёол нь ингээ орцсон байгаа ч өгүүлбэрээр харах юм бол энд зардлын тооцоол хийхдээ улсын хурлын гишүүн нэгдүгээр улсын хурлын тамгын газраар хийлгэж болно. Эсвэл өөрсдөд нь судалгаа сонголт өгөөд судалгааны эрдэм шинжилгээний байгууллага тий эсвэл энэ нөгөө дагнан ажилдаг юм хүн хуулийн этгээдээр хийлгэж болно гэж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа гишүүдийн хувьд бол зардлын тооцооллоо тамгын газраар хийх боломж нь бол энд байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаар асуудал төсөвтэй холбоотой асуудал байна. Төсөвтэй холбоотой яг энэ таны бас зарчим буюу яг энэ төсөв дагуулж төсөвтэй холбоогүй шинжилсэн найруулга оруулж ирэх асуудлыг хязгаарласан. Шинжилсэн найруулга бол өөрийн тусдаа үзэл баримтлал танилцуулга тооцоололтой хийгдэж орох ёстой. За бүтэц бүрэлдэхүүн засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал ч гэсэн одоо улсын хурлын тухай хуулиараа энийг бол заавал тусдаа танилцуулгатай байхыг 2024 онд шинэ хууль гараад өөрчилсөн юм байлээ. Бидний энэ зарчим бол ер нь бид нэр төсөв батлах гэж байгаа бол төсөвдөө нөлөөлж байгаа тий энэ л хуулиудаа дагуулж орж ирээ гэдэг л энэ зарчмыг бол оруулж энд хуулийн төсөлд бол оруулсан байгаа. За 3 дахь асуулт болохоор орон нутгийн эрх хэмжээ гэж та хэлж байгаа шиг байна. Яг энэ тогтоолын төслийг харах юм бол энэ ерөөсөө л энэ нөгөө хууль тогтоомжийн хууль нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нэг амин сүнсний захиргааны хэмжээний актыг бид нар хууль тогтоомжоор одоо гүйцэтгэх засаглал руу өгөх гэж байгаа бол энэ шаардлагыг нь хүрээ хязгаарыг нь жоохон тодорхой болгож өгье гэдэг ийм асуудал байгаа. Тэгээ энэ нэмэх замбраагүй гарч байгаа захиргааны хэмжээний актыг жоохон цэгцлэе гэдэг л энэ одоо зорилгын хүрээнд энэ хууль гарснаар захиргааны хэмжээний акт буюу одоо энэ засгийн газарт бол үүрэг өгж байгаа захиргааны хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх за захиргааны ерөнхий хуулийн хэрэгжлийг хангах чиглэлээр юм байгаа юм. Тэгээ таны хэлж байгаа орон нутгийн эрх ч гэсэн одоо юу гэдэг тусгай хэрэгцээнд авах эрх бол угаасаа тусгай газрыг тусгай хэрэгцээнд тусгай хамгаалтын хуулиуд тусгай хэрэгцээний хуулиар угаасаа орон нутагт ингээд өгсөн байдаг. Энийхээ дагуу авдаг хэм хэмжээний акт гаргадаг ийм бол эрх бүрийн эрх бол орон нутагт бол байгаа. Тэгээ энийг гол нь яг энэ нөгөө хэм хэмжээний дагуу байна уу? За зарим одоо тохиолдлын судалгаагаар харахаар хууль тогтоомжоор бид нар захиргааны байгууллагт хэм хэмжээний акт гаргаа гэд ингээд үүрэг өгсөн байтал тэрийгэж гаргахгүй байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр энэ л бүх юмаа цэгцлээчээ гэсэн чиглэл өгж байгаа, засгийн газар чиглэл өгж байгаа тогтоолын төсөл байгаамаа. За жижигдэн Батчаргал гишүүн нэмж тодруулъя. Хязгаарлалт өгж байгаамаа гэд 29-ийн 5 дээр яриад байгаа юм. Тухайн жилийн төсөвт нөлөө үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх гэж та хэдийн томьёол орж ирчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр дотор хууль тогтоолын төслийн гэдэг дотор бол ямар хууль байх уу гэдэг асуудал заагдаагүй. Тийм учраас энд хязгаарлалт хийж өгөхөөс өөр арга байхгүй. Хууль хоорондын нийслэлд хангах хуулийн өөрчлөлтийн төслөл өргөн баригдах ёстой. Энэ үнийг нэлээд онцгой анхаарч үзмээр байна. Ер нь уг үндсээр нь авч үзэх юм бол тодорхой хууль захирагдаж юмаа боловсруулах байтал төсвөө боловсруулчаад удирдлага болгох ёстой хуулиудаа дагуулж өргөн бариад байгаа явдал нь буруу гэдэг байгаа байхгүй юу? Энэ үнийг бид энэ хууль тогтоомжийн тухай хуулиараа засах ёстой юм гэж ингэж харагдаад байгаа юм. Тэр тогтоол дээр бол эргэж харахаас өөр арга байхгүй. Энэ заалтаа тэр нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ